За энэ дээр бол мэдээж хэрэг хүн болгоны урд нь ямар ажил хийж исэн гэдгээс бол хамаарна л да. Голцоо одоо манай практикт бол яг вэхээр дэвшүүлж тийм ээ. Одоо урд нь албаны дарга юм уу, элчийн дарга юм уу эсвэл газрын одоо бүтцтэй ийм томоохон байгууллага бол газрын захирлуудаа гүйцэтгэх захирал юм уу, ерхий захирал болгодог тийм. Тэгэхээр эн чинь тухайн үед бол урд нь тэр хүн бол чиг үүргийн захирал хийж исэн тийм ээ. Тодорхой компани чиг одоо юу гэдгийг төлөвлөлтийн, санхүүгийн, маркетингийн, технологийн ч гэдэм юм уу, хүний нөөцийн янз бүрийн чиг үүргийн захирал хийж байгаа. Тэгээ ерөнхий захирал болонгууд чинь компани бүх үйл ажиллагаа хамаатай болчихж байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг өөрийнхөө хийж исэн ажлыг сайн хийн тийм. За бусад чиг үүргийнхээ ажлуудыг бас ойлгох, мэдрэх, адилхан хийх хэрэгтэй болохоор яалтч байхгүй. Одоо бэлтгэгдээгүй тийм ээ. Шууд ингээд карьер ап хийгээд тийм ээ. Карьер өсөлтөөр ингээд бусдаасаа сонгогдоод томилогдсон захирлын хувьд бол яалтч бол туршлага дутдаг л да. Бүтэн хэмжээнд компанийг харж авч явна шүү дээ тийм ээ. Тэгээ одоо юу талаасаа, менежмент талаасаа, маркетинг талаасаа гэх юм олон чиглэл байна шүү дээ. Аль тал яг энэ дээр бол мэдээж хэрэг өөрийнхөө урд нь одоо асчээсэн тийм ээ. Алба хялц газрын захирлынхаа ажлыг бол хийж чадсан сайн мэднэ. Тэрэн дээрээ бол маш өндөр түвшинд хүрсэн баг. Тэгэхээр бусад одоо ажлуудаа бас мэдэх хэрэгтэй болно л доо. Бүр одоо төгс сайн мэдэх шаардлага байхгүй гэж ядахчгүй л дээ. Хүний чадвар чинь бас хэмжээтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр бусад одоо чиг үүргүүдээ ойлгох хэрэгтэй тийм ээ. Ойлгож хийх хэрэгтэй. Жишээл борлуулалтын захирлал гэхэд маркетингаа тийм ээ, за үйлчлэгээгээ одоо төлөвлөлтөө, санхүүгээ, тийм хүний нөөцөө, захиргаагаа бүгдийг л адилхан түвшинд харах хэрэгтэй байна. Байгууллагын бүхэл чиг үүргүүд ер нь жигд сайн байж л байгууллага сайн явж тийм ээ. Тэрнээсээ одоо өөрөөх нь урд нь хийж исэн ажлынхаа чиглэлээр хэтэрхий их анхаарал авах юм бол өрөөсгөл болчихно. Байгууллагууд гэдэг бол олон талт үйл ажиллагаа тийм ээ. Одоо бизнесийн зорилгыг хүрэх, за гүйцэтгэл сайжруулахын тулд бол олон одоо чиг үүргүүд нэгдчихэж нэг том зорилгыг биелүүлдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо мэдээж хэрэг коучнд орохын өмнө бол тийм ээ. Одоо эхний шатанд судалгаа хийж байгаа тийм ээ. Ялангуяа манай Канабелес бол нэлээд өндөр түвшин байгууллагын судалгаа тийм ээ. Хувь хүний одоо зан төлөвийн судалгаа ч юм хийж байгаа. За хажуугаар нь одоо коуч нарын хувьд ч гэсэн тийм ээ. Өөрийн гэсэн бас одоо хүнээ таних, судлах, уншлах аргууд байгаа тийм ээ. Тэрийг давхар одоо бас коучнд орж байгаа хүнтэйгээ бол ярилцаад нөгөө хүнээ маш сайн мэдэх хэрэгтэй л да. Тэр хүн аль чадвар нь одоо дутагдаад байна те. Аль нь сул байна. За байгууллагын ерөнхий асуудал нь юу юм тийм ээ. Тэрийг шийдэхдээ одоо бид нар одоо коучнд орж байгаа захирлуудтай бол дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байхгүй. За манай одоо энэ коучинг хөтөлбөр бол зөвхөн ерөнхий захирал, гүйцэтгэх захирлууд гэсэн. Газрын захирлууд биш. Яагаад ингэж онцгойлон ингэж авч үзэж байгаа юм бэ гэж хүмүүс асуудаг. Та энэ дээр тайлбар өгөөч. Ерөнхий захирал, гүйцэтгэх захирлууд. Яг энэ бол угаасаа одоо байгууллагыг одоо ялангуяа бизнесийн байгууллагыг өдөрж авч явж байгаа гүйцэтгэх захирал, заримдаа ерөнхий захирал гэж нэрлэдэг тийм ээ. Хожид компаниудын захирлуудыг ерөнхий захирал гэдэг. Зүгээр хязгаарлалт хариуцлагатай компани захирлуудыг бол гүйцэтгэх захирал гэдэг яваад байгаа шүү. Аль альных нь хувьд бол энэ дөр өндөр үүрэгтэй. Ялангуяа одоо манай бизнесийн орчны хувьд бол засаглал том уу. Уг нь бол түүзүүд нэг сайн ажиллах хэрэгтэй. Засаглал сайн байна гэдэг бол түүз нь маш сайн түүз бий болоод тийм ээ. Тэр түүзийн одоо бүрэлдэхүүнд тийм ээ. Одоо чадвартай, туршлагатай юм улсад орох хэрэгтэй. Гэтэл яг бодит амьдрал дээр бол түүзийн маань бүрэлдэхүүн бол таархан байдаг л да. Түүз бол захирлаад эмчих хэрэгтэй юм байна. Тэгж ирвэл стратегийг тодорхойлж өгөх хэрэгтэй байна. Гэтэл өнөөдрийн Монголын бизнесийн практикт яаж юм нэхэр ихэнх компаниудад гүйцэтгэх захирал нь тийм ээ. Ерөнхий захирал бүх ачаагаа өөрч явж байгаа. Тэр хүн компанийнхаа зорилгыг тодорхойлно тийм ээ. За тэгэл нөгөө орхин зорилго, хэдийн зорилго, чанар зөвшөөрөл, стратеги гэдэг бүх юм тэр хүний нуруунд дээр ирдэг баг. Яагаад гэвэл түүжийн зүгээс дэмжлэг багтай. Түүжүүл одоо хүн хуцаа эзэмшигч гүйцэтгэх захирлын хооронд сууж идэг тийм ээ. Яг тэгвэл тэнд бол мэргэжлийн өндөр чадвартай туршлагатай хүмүүс ордоггүй учраас захирлын үг цаашаа явцдаг. Захирлын бүх ачааг давж хийдэг. Тийм учраас үндсэндээ бол одоо миний хувьд одоо гүйцэтгэх ерөнхий захирлыг бол компани хөгжлийн хөтөч гэж нэрлэдэг. Төвчээр бол өөрөөр хэлбэл бүх л ачаа бууж ирдэг. Тэгэхээр бол ерөнхий захирал гүйцэтгэхийн хувьд бол одоо компани хамгийн одоо
чухал албан тушаал. Тиймээс энэ хүмүүсийг бид нар одоо дутгаж байгаа ур чадварыг нөхөөд хүчирхэг болгочих юм бол байгууллага аяндаа босоод ирнэ. Аяндаа удирдлагын багийн хүчтэй болчихно. За тэгээд түүний асуудлыг бол яг та үцээс өөрсдөө шийдэх юм байна. Ямар ч байсан гүйцэтгэх удирдлагын баг, гүйцэтгэх захирал өндөр чадвартай болно гэдэг бол компаниг одоо цааш нь бизнес зорилгоо гүйцэтгүүлэхэд хүрэхэд бол хамгийн чухал юм л та. Тийм учраас гүйцэтгэх захирал ерөнхий захирлуудад зориулж ер нь бид нар хийж байгаа шүү дээ.